Сайн байцгаана уу? Залуучууд яахын иргэдэг Японы драма агентлагийн сурагч байна. Цахим орчинд хүүхдийн нэг хавраацай. Нэнди захин орчныг хэр хэлж байна? Хэр хэлж мэд би баг захин орчин баг хэрэглэдэг. За. Энд Facebook хэрэглэдэг үү? Хэрэглэдэг. За, Facebook-ээр хэрэглэе юу гэж? Facebook-ээр хэрэглэх нь бол стримүүдийг ахмарыг үздэг. Тэгээд өөртөө ирдэг зүйлийг сонсдог. Хичээл хийхдээ Facebook хэрэг болж байна уу? Хаяа, ойлгохгүй зүйл Facebook-ээс заримдаа гарч ирдэг. Надад бол юу захин нэлээд хэрэгтэй яа гэдэг дунд нь болохоор гэрийн даалгавраас ойлгохгүй хүмүүс зөндөө байна. Тэр нэг интернетээс хайж өөрөө сурч мэднэ. Одоо энэ бол захин хичээлүүд бас их ордог болсон. Захин хичээлүүдийг бас нөхөж үзэж мэддэг. Тэр ихтэй бас яг муу талууд бас зөндөө байдаг. Хүмүүс яг захин гинт хэрэг гэж байна шүү дээ. Тийм юмуд бас манай хэллээс хүмүүс юм мөрчижсэн. Таньдаг хүмүүсийн хаягаар нь таньдаг хүмүүс юм гарч ирсэн. Тэгэхээр тийм юм бас сэргийлэх хэрэгтэй. Захин орчныг зөв зохистой гэж хэлсэн байна. Миний хувьд бол захин сайн болон муу талтай мэдээж гоё байдаг. Миний хувьд бол захиныг төрийн үйлчилгээ болон хичээл сургалтынхаа үйл хөдлөлтөд ашигладаг. Ялангуяа одоо бүх юм захимжсан байгаа үед бол маш амар байдаг захим сайн тал нь бол мэдээж сөрөг тал мэдээж байгаа. Сөрөг тал нь болохоор захим гэмт хэрэг нь бол маш олон төрлийн гэмт хэрэг байгаа. Үе тэнгийнхний дээрлэлт захимаар эхлэхгүй явагддаг. Болсон байгаа одоогоор л тэнгуүтэй мөнгө санхүүгийн хувьд бол левел маш их гарч байгаа. Бас юу тал нь болохоор давуу тал нь болохоор мэдээж манай үеийнхэн бол хичнээн Instagram их ашигладаг. Instagram нь болохоор Facebook-ийг бодвол бас арай эерэг байдсан болов уу гэж бас би боддог. Тэгээд захин орчинд зохистой хандаж би бинийг хүндэтгэж байгаарай гэж хэлье. Захин орчин илүү хэрэглэдэг. Яг тэгэхээр маш олон одоо өөрийн ойлгохгүй байгаа зүйл захин орчноос мэдэж авдаг. Тэгээд дунд анги болохоор гэрийн даалгавар захимаар одоо тэгээд бас захин хэрэглэн муу талууд байдаг. Өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн зөвч гэсэндээ маш буруу замаар одоо
үг хэлийг донтолгоч юм тийм энэ захин орчны мэдээлэл айлгаж тэрийг үйлдэж байгаа юм. Захин орчны зөв зөвхөн захин мэдээлэл гэвэл ерөөдөө хэрэгтэй мэдээллүүд авч найзуудтайгаа мессеж бичих, холын интернетээс одоо хүмүүстэй видео кол хийх. Ерөөдөө сүрэг тална гэвэл захин донтолт, эсвэл хуурамч мэдээлэл гэж үүдэг. Тэгэхээр зөв хэрэглэж би бол залуучууд тэмдрийн жүжигчин шиг сургуулж байна. Тэгээд энэ Тианы цагийн дэлхий 2009 оноос хойш хүүхдүүд мэргэжлийн урлагийн сургуулиас өөрөө театрын хөгжүүлэх захин өстөө үнээр хэрэглээс орчуулсан гэж боддог шин. Яагаад хэрэглээс орчуулсан гэсэн юм. Дэлхийн бол хахаа болж байгаа. Хятаар боломжууд гарч ирж байна. Худалдаа арилжаа гэдэг юм шиг. Хөлөө ашиглаад байна. Хөгжүүлэхэд хамгийн хэрэгцээтэй юм шиг санагдаж байна. Хэрэгтэй юм эндээс авах. Тэгээд жишээлбэл хэрэгжиж байгаа юм. Тэгвэл хэрэгтэй гоё мэдээллүүдээ яг хэрэгтэй нэлээ илүү шинжлэх ухаанч нэлээ. За тэгээд гоё сургууль хэлсэж байгаа хэрэгтэй болж байна. Олон гоё хэрэгтэй мэдээлэл. Захин бол яг хэрэгтэйгээр зөвөр ашиглах. Хинжлэж байна.